Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Инженерүүдийн үдийн цай блогийн маань 5 дахь дугаар инхүү та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн маань зочин инженерээр манай автын инженер Хаширдэн маань бидний дуудаж санснаар Хашка маань оролцож байна. За ингээд Хашка өөрийгөө гоё үзэгч танилцуулаарай. Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Автын чиглэлээр үйл ажиллагаа явуулгаад одоо өдний хүртэл 20 жил болсон байна тий. 2005 оноос хойш. Сүүлийн үед ер нь бол нэг хөдөлгүүр тал руу нэлээд дагнаад ах шиг санагдаад харагдаад байна л та гэж. Тий. Сүүлийн үед дандаа хөдөлгүүр л үзэж байна. Ихэд бол ноён оргил юм да. Ер нь автын салбарын ноён оргил нь одоо хөдөлгүүр. Бараг л хөдөлгүүр шүү. Гэхдээ яг та тэгэл чиглэлээрээ тэгэл ноён оргилууд бол байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол хөдөлгүүрийг нэг сүүлийн 7-8 жил судалж гин, сурж гин, үзэж гин. Тий, засаж гин тэгээ. Тэр хөдөлгүүр дотроо бас герман машины хөдөлгүүрүүд рүү айгүй их ороод байна уу гэж хараад байна тий. Яг нь ер нь бол ингээд хараад тахна юу яаж юм л да. Одоо танилын хүрээнүүд тий. Тэр ингээд яг Япон машиныг бол эдийн засварын газрууд бол зөндөл засдаг гэж зөндөл байна. Нөгөө нэг Европ машин, Герман тий барууны тэргүүд ингээд яг нэг юм засдаг газрууд нь тийм элбэг биш үү? Халтаж чадахгүй тий. Ирчүүл яана гэсэн. Угаасаа ер нь бол барууны буюу Герман тэргийн төр чинь ер нь BMW Audi ч гэдэг юм угаасаа моторын гал тавих нь хүртэл Япон тэрнээс өөрсдөө тусдаа багаж энэ хэрэгэлдэг тийм үү? Тий. Тэгэхээр чинь бас яг тэр багаж болгон бас манай сервисүүдэд нэгдүгээрт байна уу? Хоёрдугаарт бас үнэхээр яг тэр тал руу судалж мэдэж ороогүй болвол тэр дэвч бас жаахан юу л та нөгөө сэлбэг хэрэгслийн хувьд хэрвээ ямар нэгэн байдлаар инженерүүд маань ганц нэг алдаа гаргаач гэдэг юм уу тийм үү? Нэг юм ин одоо манийдийнхаар ярьдгаар нөгөө тогшдог гэдэг шиг тийм. Тогшчих бол тэр чинь бас буцаад эргээд олдохгүй олдоц муутай сэлбэг хэрэгс. Тэр талаас нь болоод ах шиг байна даа гэж би хараад байна. Яг тэгээд одоо миний тэр барууны тэргүүд үзээд байгаа нэг шалтгаан хамгийн том нөлөөж байгаа нөлөөлөл бол танилын хүрээнүүд Герман тим тэргүүд унаад байна. Үгүй надаар янзлуулахаас өөр сонголт надад үлдээхгүй байгаа байхгүй. Тий, ерөөсөө тэгэл хүчээр авчраад хайчаа чийл болох гэж хайчдаг байхгүй. Зүг. Эхнэр хүүхд ам бол хэдүүлээ байна гэж. Ам бол одоо ээжтэйгээ, дөрвөн хүүхдтэйгээ, эхнэртэйгээ гэл. Бас тэг мууртай байна. Бас мууртай. Зүг. Ер нь манай инженерүүд үдийн цай блогт одоо нэг зүйлийг бас дурдахгүй бид нар өнгөрөөд байна л да. Юу гэхээр манай инженерүүд маань гэдэг юм уу засварчд маань ер нь өдрийн цайгаа ер нь тий үдийн цай гэдэг бол бас нэг чухал хэсэг шүү дээ тийм үү. Тэгэхээр хүний амьдралын энэ үдийн цайгаа ер нь нэг шиг хаагур яаж юм ер нь өөрөөсөө хийж идэж гин үү дандаа гаднаас хоололж гин үү. Яг уг нь бол өөрөөсөө хийгээд идчихвэл арай нэгдүгээр эрүүл хийж ч юм уу тий. Өөрийнх нь яг нөгөө хүсэж байгаа амтаа мэдрэх гэдэг шүү дээ тий. Хийг ирмэлцдэг. Яг манай ажил дээр жижигхэн галтгоо байдаг л да. Гэтэ яг үндэ амжиддаг байхгүй. Ажилтны үед галтгоонд хоол хийнэ гэдэг чинь бас нэг цаг зарцуулчихна. Тий. Яг нэг л одоо яг тоогооч гэдэг хүн байхгүй болвол тий тэгэл амжихгүй шүү дээ ер нь. Ер нь бол ихэвчлэн ингээд манай үдийн цайнд орж байгаа инженерүүдийн маань бас ингээд асуухад дандаа л тий ажил ихтэй байна, амжихгүй байна тий. Тэгээд өдрийн цайгаа нэг бол ажилгүй явж ажил завгүй явж ингуудаа орой болсон байна. Тэ? Гинт сандаа үдээс хоош 4-5-ын үед ч гэдэг юм уу те. Заалаа бөөнөрөө нэг юм идэх хүү аяг юм гот. За нэг хөргөлтийн хоол юм уу. Нэг бол ойрхон одоо цааны газар ванц тийм үү? Ингээд ороод те. Ингээд л идээд яваад ах шиг байна. Ер нь бол инженерүүдтэй хандаад засварчтай ч юм уу хандаад хэлэхэд мөн манай одоо юу гэдгийг сервисийн одоо захирлууд минь те. Бас нэг өдрийн цай гэдэг бол үдийн цай гэдэг бол бас үнэхээр хүний амьдралд тийм үү эрүүл мэндэд маш хэрэгтэй зүйл учраас байнгын тэгэж одоо юу бэлэн хоол, ганцны хоол, амтлагчтай хоолыг тийм үү битгий одоо байнгын идүүлээрэ гэж одоо хүсэж байна. За ер нь бол найз сайн ярьж байгаагаар ер нь Герман тэргүүнүүд хөлбөрийн талаар тийм 20 жил одоо ерөнхийдөө автын салбарт одоо ноён оргилууд одоо өксөд явж байна гэж байна шүү дээ. Энэ хугацаанд одоо нэг гоё тохиолж ирсэн гоё хөгжлөө юм яриач гэж. Хөгжлөө үйл явдлууд юу байна? Хөгжлөлтөө за
Ер нь яг ингээд толгомдоо сандгүй юм байна. Аа. Яг ярьчих ихээр ингээд за юу лээ гэл бодогдол юм байна л да. хөгжилтэй түүхүүд бол өчнөө байгаа шүү дээ. Тий. Байгаа л байх. Доктор мод. Яг өөрийгөө Яг гоо нөгөө араа юу юм байна л да. Санаанд бол байгаад идэг нөгөөтгөө эвлүүлээд айтайхан ингээд хүмүүст хөгжилтэй ярьж чадахгүй болохоор тий. Үгүй тэгээд гоё хүргэлтэй тий. Одоо юу гэдэг нэмэлт хачрыг бол бит хоёр бол хийгээд явчих штэ тий. Яг нөгөө докторт байдаг байхад Аа. нэг гоё гар байдаг гэсэн юм аа. Аа за. Би бол тэрэнд аягүй хайртай. Халцаа гэдэг. Аа зөв. Халцаа тань шүү дээ. Таньлаг. Тэр нэг өдөр манай нөгөө докторын яам гэдэг машин ордог яамтай байдаг гэсэн байхгүй юу? Доктор тав дээр. Доктор тав дээр. Модны хоёрын доктор. Модны хоёрын салбар гэсэн үг шүү дээ. Тэр ингээд яам руугаа ингээд тосоо солихдоо ингээд ийм тосгуур гэдэг гүдэг юм замтай. Аа. Том тосгуур. Одоо тэрэнд чинь баг 30-40 литр бол хамжтай. 30-40-оос илүү байх. Орох уу? Өөр 60 литр байдаг байсан. Тийм шүү дээ. Мангар том тэр хоёр яамны чинь хоёр талын угаалдаг тэр ингээд нөгөө гүгээд явдаг тосгоор. Тэ дээр нэг Чи ингээд дүүчээр амар хүнд Аа. байсан. Яаж чагаад нэг өдөр заяа. Аа. Ингээд бүр дүүрцэн байж хахад нөгөө халзаа доогуур нь ингээл шургаж ороод байхгүй тос солихгүй л явж байгаа шүү дээ ажиллаа гээл явж байгаа. Тэ яг хөтэ. Нөгөө тэр тосгуурных нь доотлих нь гоожуулдаг нь ингээд ингэдэг юм караттай байдаг гэсэн. Аа тосоо суллах тийм үү? Хоолоо нэг юм турбоо байдаг шүү дээ. 32 Нөгөө хаалт сангийн хаалт л яаж байгаа шүү дээ тийм үү? Тэр нь ингээ ёрдоогоод яг ингээд 90 градусаар ингээд хаагддаг. хаалтных нь барил нь байж байгаа шүү дээ. Хөр ингээ доогуур нь тонгоохгүй бол цаав нь гарах гэж байгаа шүү дээ цаашаа. Гэтэ нөгөө нэг комбинзоных нь яг энэ хүзүүн дээр нөгөө Нөгөө хаалт нь тий хорц гоогдсон. таараа. Тэгээд цаашаа гарахтаа нөгөө чинь нээгдээд гардаг юм байна шүү дээ. Тэгээд нэг мултрахгүй нэг хэсэг нөгөөдөг чинь гэсэн юм байна. Ер нь бол нэг 50-60 литр ажилласан хар тос. Тэгээд бүр асгаж ирсэн юм байна. Тийм шүү дээ. Наад чинь бас над тохиолдсон шүү дээ. Манай доктор толоо дээр нөгөө доктор толоо чинь тухайн үед юу байхгүй. Халаалт байхгүй. Бүтэн гараж шүү дээ. Тэр үед чинь. Доктор одоо гэдэг чи одоо нөгөө Баян бүрдийн. баян бүрдийн тийм. Одоо ч нөгөө Панда. панда энтер болоод одоо шал өөрөө. Тэгээд нөгөө докторын өвлийн тухайн нөгөө өвлийн комбинзон гэдэг амар тийм синтон тийм юу гэсэн шүү дээ. Мангар зузаан тийм. комбинзон гэдэг гэсэн байхгүй. Тэгэл тэр нөгөө комбинзон маань яг ингээд тонгоохоор юу захын ингээд босоод үлдчихдэг. Тэгээ нөгөө шин комбинзон чинь. Би өөрөө тонгоогоод байгаа ч гэсэн захын тэр дээр үлдээд бас нөгөө нэг судгаагүй болж байгаа доогуур нь гүйж байгаа байна. Би ч арай Канадын нэг өгүүлтэй. Нөгөө Канадын гогдоол ингээл янгууд чинь нөгөө дээгүүр нөгөө хальцсан байсан юу чинь. Цалгаал нэг урд руу пал гэж орж ийл, нэг хойд руу пал гэж орж ийл. Тэгээд урд хойд хоёр Нөгөө шинэ комбинз байхгүй. Дүү тоос. Тэгээ нөгөө манай ажлын уртал нөгөө охтын нөх гээд нэг гэдэг байсан шүү дээ. Бар тий. Баян бүрд нөгөө одоо ус тий. Тийшээ нэг удаагийн нэг юм шампунууд өгдөө шүү дээ. Дээрээс нэг 20 морийг авч орсон баг. Тэгэл орсон. Устгааж нөгөө усанд их байт юм лээ. Тэгээд нөгөө хар тос ч нөө дизелийн хар тоснууд ч бас нөгөө арьсны ингээд жижиг сүрэн бүгдрүү чигжсэн байж штэ угаагаад арилахгүй тий. Тэр үед ямар тийм тос арилгадаг гарын саунд юм уу тийм байсан биз тий. Халзаа манай хоёр чинь тэгвэл адилхан. Ер нь их нөхдүүд барыг тэгжсэн ер нь. Санаж байгаа л тийм. Би бол тэгж өөр тэр бол хар тос хасгаж байгаа. Би нэг бас надаас нэг хөвгөлтэй тосны юм ярьсан нэг хөвгөлтэй зүйл болж байсан. Нэрийг үхээр би ч нөгөө цахилгаан тохиол хариуцчихсан нөгөө инженер хийгээд явж байсан байхгүй. Тэгсэн чинь тэр өдөр хойд нөгөө дөрөв дээр байсан нөгөө хойд нөгөө тосон дээр бол чи чинь механик байсан юм зү. Инженерийн чи байсан тий. Тэгсэн чинь манай нөхрийн доор ажилладаг нэг нь одоо засварч байхгүй болчихгүй ирээг тосны орч амар их байгаа гэдэг. Тэгээд манай одоо нөгөө тухайн салбарын инженер байсан 10 гээд одоо ч док нөгөө ярамгийн ахлах байсан тийм менежер байсан. Одоо ярамгийн хариуцж байгаа захирлаа шүү дээ. Тэгсэн 10 за тодоо чи нэг
тосолоод өгч байж тээ. Оочор дийлдэхгүй байна наа. Жаргалаа тэр хоёр хойлохна. Чиний тос руу орчооч. Ямар ч чадахгүй юм шүү дээ гээд. Би халгаж байгаа. Үнэхээр энэ хоёрын гадаа оочор ихтэй байгаа юм чи. За орё гэж нэг 200 оруулаад тосыг насгачаа шүүр мөрийн бүгдийг сольж тавьчаад буцаагаал нөгөө тосоо хийдэг байхгүй. Gold Mobile нөгөө Mobile 1 Gold Mobile сэтгэл бүтээдэг мас. Игээл тэр чинь хэд 8 ордог өстэй. 6 ордог. 6 ордог. Би 6 200. Би 6 200 ч үлээ тий. Хийгээл хамгийн сүүлчийн тосоо ингээл хийгээл зогсож ирсэн чинь нөгөө тосолж байгаа ах ингээд доош ингээл харж яжсан. Ахын дүүн доошоо юм гоожоод ах хэл гэж. Би чинь нөгөө тосоо юу юм бол тоо тосоо шал дээр донгоол харсан чинь цоо шин тос доош гоож байгаа юм нөгөө. Сап гэж оргоогоо яцсан нөгөө. Тэгэл хажуу талаас болтоо хайгаад болтоо. Тэгсэн нөгөө болтоо тайлаад өө тэр ям цаан тавьчихж байгаа юм чинь. Миний нөгөө хуруугаа хийж нөгөө тал руу гар хүрэхгүй. Тэр хуруугаа юу болтоо авдаг. Тэгээд боочоод 6 литр мобиль асгацсан шүү дээ би. Тэгээд тэр тухайн үе чинь 30 эдэн мянга байсан юм да. 32 мянга юм. Тийм биш. Тэгээд 6 литр хамгийн үнэтэй л байсан. Хамгийн үнэтэй тос юм аахгүй. Тэр чинь 180 60 мянган төгрөгийн 180 90 минут 200 мянган цаасны өрөнд орчиж байгаа юм. Нэг тос ойлгож ороо. Асгацсан юм орхоос. Орхоос яа. Нэг тийм хөвгөлтэй зүйл болж илээ. За чи нөгөө яриа халаад хөвгөлтэй явдал руу айгүй Бүр ингээд бүр халуураад явчих бол болоо юм чинь тий. Тэгээд дахиад нэг юм ярьчихгүй да. Тэгээд ч таамаагүй. Манай нэг очки. Ааха. Бас л манай хүнд гар гоё гар. Тэр бид нар чинь бие биенээр аягүй их тоглолдог байсан. Ааха. Тэгээд нэг өдөр ингээл бас л тос хийгээл гэж. Доош юм гоожиж байна. Ааха. Очки доороос нь тос нь гоожоод байна. Хүүсээ бүглөөгүй байна. Хилдэг байхгүй. Итгэдэггүй. Тэгэж тэ нөгөө байнга хуурсаар. Тэгээ шаагаад бай гэл. Өө гоожоод байна гэсэн. Тэгээ шаагаад бай гэл. За зайг хайчихгүй. Нөө чи бүгдийг нээсэн байгаа юм чи. Итгэхгүй тий. Тэгээ итгэхгүй ерөөсөө. Байх та тэгэл уг нь хэлсэн. Итгэхгүй байгаа. Тэгээд одоо яг би бас муухай л байгаа байхгүй юу. Өөрөө ороод бүгдээ чод бүглөөд өгчихгүй юм байхгүй. Тэгээ би бас нэг барьцсан тэгжсэн байхгүй. Тэгээ нэг тиймэрхүү юм болж илээ бас. Ер нь бол тэгтээ асгадаг үе тохиолдол зөндөө тий. Байлгүй. Айгүй манай очкигийн оногоо амар их байгаа яриул зөндөө. Тэгээ дараа нь очкигоо блогоор оруулж ягаад өөр нь яриул тий. Тэгтээ хүний оногоо хүн яриулах юм шүү. Хүний оногоогоо. Өөрөө ярихгүй байхгүй. Ярихгүй тий. Манай Ашка өөрийнхөө оногоог ер нь ярихгүй байгаа тийм. Дараагийн одоо ингээд энэ ярьсан оногооны эзэдүүд бас ороод ирэхээр бас янз юм бас ярих ах. Ярих л ах та. Би ч тийм юм ярьж. За ингээд манай инженерүүд үдийн цай блогийн маань одоо үдийн цайны одоо хоол эцэг гэдэг хөө. Өнөөдөр манай инженер Хашка маань өөрийнхөө одоо гараар одоо плов буюу одоо монголоор бол будатай хурга хийсэн байгаа. За манай Хашкагийн маань хийсэн плов. Вау. Хоньны сүлтэй. Энэ хөө амтаа мэдрээд өөртөө бас хоолоо хийж ирээд явж гоё тий. Тийм. Би ч бас ерөнхийдөө будаатаа орхон аягүй байна. Жинхэнэ плов бол биш л дээ. Тэгээд плов шиг хийсэн шүү дээ. Тэр нь будаан яг тэр нь агшаа тийм шүү дээ. Тийм. Хэллог нөө. Плов нь плов гэх юм байна. Яг монголч үү тий. Тийм. Инженерүүд үдийн цай блог тийм маань хамтран ажиллах гоё юм ресторан ч яах вэ зүгээр гоё юм хоолны дээ. Байна уу тийм үү хамтран ажиллаарай. Инжика сэвчээ. Хамтран ажиллаж байна. Инжика сэвчийг Таката гэдэг Япон сэлгийн дэлгүүр оруулж ирдэг. Олон Гаяби амортизаторч гэдэг юм хамгийн сүүлд нөгөө аль бие усны болоод нөгөө event төр хийсэн шүү дээ. Нөгөө Кибон наклад энэ төргээд байна. Тэрнээс одоо энэ Инжика сэвчээ манай блогийн маань хамтран ажиллаж байгаа. Инжика сэвчээ Монголын зах зээл дээр 2007 оноос хойш борлуулагдаж байгаа ийм сэвчээ байгаа. Монголын цаг агаар тийм үү? Уур амьсгал. Ерөнхийдөө бол манай автын салбарын инженерүүдийн маань ер нь бол ихтгэлт сэвчээнүүдийн гэдэг юм уу те? Очтуурын одоо нэгэ тийм үү? Аль бие усныхан тэр дэлгүүрээс нь тийм үү? Худалдан борлуулалт авдаг аваараа гэж одоо зөвлөмөр байна. За ингээд цааш нь блогт оръё.
Одоо үндэс сэдвэрэг орё. За нэг шин одоо яг энэ үзэж байгаа манай үзэгчдэд блогийн маань үзэж байгаа гэдэг юм уу сонсч байгаа тийм энэ үзэгчдэд зориулаад одоо нэг гоё зөвлөгөө өгөөч. Юу нэ шүү дээ. Автын талаар тийм одоо хөдөлгүүрийн талаараа байж болж байна. Юуны талаар гоё зөвлөгөө өгмөр вэ? Машин гэдэг өөрөө хүний амь насыг тэгээ явж идэг. Тэ бидний зайлшгүй хэрэгцээ болсон байна. Тийм зүйл үү. Тэгэл машиныхаа одоо бүрэн бүтэн байдлыг л маш сайн хангаж явж байгаа хэрэгтэй. Хадгалал хөдөө явахдаа дугуйныхаа болтоос чангалцдаг тийм ээ. Шалгаад үзчихдэг тийм. Өөрөө чаддгүй маа гэдээ бас мэрэгжлийн сервис хандаад хөдөө явах гэж байгаамаа гэдэг анхан шатны үзлгүүдээ хийлгээ тийм үү. Ингээд гарчдаг тийм. Моторын тосыг байна уу байхгүй юу хэмжээндээ байна уу тийм. Байхгүй. Хүргэлтийн шингэн байна уу. Тэр болгоныг ингээд зүгээр гарын доорх өөртөө үзчих болохоор зүйлүүдийг үзээд хөвшчих хэрэгтэй бас. Шүпэ нэг өдөр өглөө болгон татахгүй маа гэхэд нэг 7 хоногтой нэг тий. За болио л доо бүр сартаа нэг үзчих хэрэгтэй тий. Ерөөсө тэрийг чинь татахгүй явсаар бол моторт одоо оруулчихсан. Мотор бүр аль одоо юуг болцсон. Сэл авахгүйгээр ингээл ивдсэн юм. Тэгэхээр засвар авах боломжгүй болох юм байж шүү дээ. Яг энэ тэгээд ороод явах орчин. Заавал нэг те өөрсдөө тэрийг шалгах албагүй шүү дээ тийм ээ. Аль нэг ойрхон сервис ч юм уу тийм мэрэгжлийн газруудад хандаж одоо зөвлөг онцлохоо юу гэдгийг тиймэрхүү зүйл ойр зургийн тийм анхан шатны одоо онцлогооны хуудас энэ гэж байж байгаа ш тийм үү. Тэгээд тэрийг гоё бүглүүлээд тийм үзүүлээ шалгуулад ингээд явнаа. Яваарай гэж ерөнхийдөө зөвлөж байна. Хөдөлгүүр талдаа ер нь автомашины хөдөлгүүрийг урт наслуулъя гэвэл нь одоо юу нэ одоо хэрэглэгч буюу жолооч нар юу анхаарах хэрэгтэй. Манай Монголын эрсдэс уур амьсгал. Одоо тэгэл гарацийн зүр айгу хол үүд шүү дээ тийм. Нэмэх 30 гэл. Тэгэл бараг 50 60 гарацийн зөрүүтэй байдаг. Яг тэр нөхцөлд одоо машины чинь эдэнгүүд ажиллах ингээд процессууд нь илэгдлүүд нь ингээд янз янз байдаг байхгүй. Тэр илэгдлүүдийг л цаг тухайн үед нь тааруулж гэх юм уу да. Одоо өвлийн тос, зуны тос гэж бас байдаг шүү дээ. Тэр болгоно ингээл анхаарал явуулчихад л бол юм байна л да. Ер нь бол техник үйлчилгээгээ тийм үү? Зориултын одоо үлрэл цаг агаарт тохирсон тосмаас л гэдэг юм уу солих тийм. Энэ техник үйлчилгээ талаар анхаарал яваарай л гэж одоо ерөөдөө зөвлөд байна. Тийм үү? Зүгээр ерөнхийд нь гэж хэлэх юм бол цаг уурынхаа тэр байдлаас хамаарат одоо дулаан газар, хүүтэн газар гээл те. Тэдрээс хамаарат тэр хийгдэх ёстой юмнуудаа үйлчлэгээ сервисүүдээ хийгээд л байх хэрэгтэй юм байна. Зүгээр манайхан зүгээр хайчтай шүү дээ те. Тоос нэг үе бодвол гайг болчихжээ. Тийм шүү. Одоо ягаад тэгэхээр ер нь нөгөө технологи нь өөрөө автомашины хөгжөөд одоо юу гэдгийг дагаад технологи нь өөрөө бас нөгөө илүү смарт чаа тийм үү? Нөгөө километрээ доолдог тий. Одоо тосоо солиороо гэдэг мейнтес гэрлэн насдаг байдаг юм уу тийм үү? Тий. Ингээд нөгөө тийм учраас бас нэгдүгээр хоёрдугаар бас өөрийн хэрэгцээ эргэлж байгаа автомашин өөрийнх нь үнэн өсөд ирэх хэрэг чинь тийм үстэй. Тийм шүү дээ. Тэрийгээ бас хайрлахгүй бол хүний өмч шүү дээ. Тэрийгээ дагаад бас ингээд хариуцлагатай болж байгаа бах. За дараагийн нэг зүйл юу гэхээр одоо нийт одоо энэ биднийг бас үзэж байгаа бас инженерүүд байгаа шүү дээ тийм үү? Адилхан бидний адилхан инженерүүд засварчид байгаа. Монголд бол бас юу гэдгийг бас одоо өөрсдийнхөө чиглэл дээр тийм ингээд маш их итгэл даагаад явж байгаа. Энэ гоё засварч инженерүүдэд гоё хандаж басдаг өөч гэдэг юм уу. Нэг бол бүр гоё шипи энэ төр хуваалцах юм байна уу? За шипич байх вэ те. Манай Монгол инженерүүд бол айгүй чадвартай болсон. Айгүй мэдлэгтэй болсон. Тэрийгээ дагаад судалгаа шинжилгээний тийм айгүй их олон баазуудтай болсон байна те. Нэг одоо дутагддаг гэх юм уу нэг зүйл байна. За. Сэтгэлээсээ хандаасаа л гэж хүсэж байна. Аливаа нэг засвар үйлчилгээ хийх юм уу те. Аливаа нэг одоо
хүнтэй харилцах хандлага хандлагандаа хүртэл. тийм. Тэрийг нэг тийм яг сэтгэлээсээ багасаа л гэж үздэг нь штэ. Бусдаар бол манай Монгол инженерүүд, Монгол засварчид, Монгол залуучууд чадварыг бол нэг тийм чамлаад байхааргүй л гэж үзэж байгаа. Одоо бол тэгэлгүй явах та одоо ер нь технологи дагаад ч гэдэг юм уу тийм үү янз бүрийн одоо ингээд бид нар ч өөр нэг автын салбарт учраас нөгөө авто инженерүүдийн гэдэг юм хийж байгаа янз янзын бичлэг юмнууд ингээд байнга нөгөө орж тэр харж идэг учраас ер нь бол бас тийм шамлахааргүй тийм маш чадварлаг инженерүүд бас байгаа сэтгэлээсээ ч гэсэн хандаж байгаа юмсууд байгаа. Ер нь бол одоо ингээд нийтлэгч гэж хэлэх нь хаашаа ер нь тийм нэг тийм халтуурны тий нэг өнөөдрийн нэг хэдэн төгрөгийн төлөө гэдэг юм уу тий ингээд нэг хүнд ингээд нэг юм хийж өгөөд ингэсэн болсон нэг тийм нэр хичээж явж байгаа бас мэрс хэрэмсүүд бас байна янз янзын асуудлууд гараад бид нар дээр ирэх юм. Тэгээ тий тэгэхээр тэр энийг нэг жаахан ингэчихгүй яавдаа гэсэн нэг юм бодол тий тэр юмнууд айгүй хажиглагддаг шүү дээ тий ядглаад л нэг жижигхэн цэвэрлэгээ юм хүм тийм үү ингээд нэг тэгээ ядглаад нэг ингээд мотор юмнууд ингээд яг хоо биелж хийгээд бооцсон ч гэдэм ингээд яаш ядглаад гэдэг хийсэн силиконыг харахад тий ёо бүр нэрээс дарваатлан силикон тавиад бүр аим шиг юм болгоцсон. Тэгээд тэр нь уг нь бол нас журмын дагуу сайн хийсэн байна. Тэгээд тэр силикон энтрээ гой тааруулаад тий ингээд гой тавиад тэгээд ингээд уул нь хийчихвэл ядаж тэр моторны маслын ноцоосны шүүрэн дээр тэгэж олон силиконууд нь авч бөөгдөр таглаад ингээд ингэхгүй тий цааш эрсдэл гэдэг юм уу бас тэр юмнуудыг бас бодоод ингээд сэтгэлээсээ бас хандаж байгаараа гэдэг зүйлийг манай инженер Хаширдэн маань өгч байна. Ойлгож байна тийм үү? Тэгдэг байх. За. Өөр одоо чиний амьдрал одоо юу гэдэг ингээд явж явах үедээ одоо жолооч нартай хандаад бас нэг тий зүгээр заавал хөдөлгүүр биш шүү дээ тийм үү? Ер нь гоё автын ертөнцид нэг гоё тийм иймэрхүү юмуд байна шүү гэдэг нэг тийм одоо орчин үед нэг гоё тийм мэдээлэлүүд байна. Мэдээлэлүүд яг цаг үеэ дагаж тэр аюу электрончсон машин. Машин. Электрод өдрөөс компьютерчсон. Тий. Смарт болоод байна шүү дээ бүх юм. Бүх зүйл нь ерөөсөө тийм электрончсон одоо смарт болсон. Цахилгаанчсан тий. Тэгээд хэр чадахгүй бол заавал чадах гад хэрэггүй. Зүгээр л мэрэгжлийн газар тий. Эсвэл тэр. Ер нь бол тий болгочих гол тийм үү ингээд байдаг чинь тэрнээс ахуулаад өшөө илүү цаашаа дараагийн хүүхэд айгу төгтөө болох шүү дээ байхгүй. Тий. Боож одоо жишээ нь мотор боож яана гээл мотор бооход чи ер нь за бараг 80% цэвэрлэх шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Хамгийн их цаг авдаг тий. Хамгийн чухал юм чинь цэвэрлэгээ байдаг. Нөхдүүд жоохон халтуурны нөхдүүд бол тэгэл тэр чигт нь аваачаал нэг бүрхэл хайцсан байдаг. Тос мас. Тэр нөгөө нэг сөөх мөх нь гоочсон силикон ингээд дарваасан барваацсан тий ялбаацсан. Тэгээ ядж хат нөгөө силикон хармаар тийм нэг барилгын силикон шаацсан тий. Гэж бас болохгүй. Яг мотор нэг юу гэсэн бэ? За урлаг юм аа. Бишил. Facebook мөх дээр нэг бичлэгүүд явдсан шүү дээ. Гоё харах нар тий. Зөв шорон дунд тавчтайгаар явж байгаа л манай Пакистан тий. Пакистан ч юм уу юу ч нөгөө тий. Нэг яг л одоо энэ нөгөө энэ Пакистан тэр авил нөхдүүд байх шүү. Тэгээд зүгээр ингээл нэг юм сонир шавартай газар мотор боодог тий. Дөөтг насаа яваад идэх тий. Тэр яг өндөө бол ямар ч насгүй л мотор байгаа шүү дээ. Гээш мэл. Нэг юм манюлтдаг штэ. Нэг нь болохоор нэг юм тэтэ. Тэгэл нэг юм дүлэн штэ. Тэгэл тийм гурван багчаар л мотор бооч тий. Сав гэл. Ер нь бол одоо хөдөлгүүр бооход бол за хүний чадвар мэдээж нэгдүгээрт тийм ээ. Хоёрдугаарт бол багаж биш шүү дээ. Тийм шүү тий. Багаж. Тэгэхээр багаж сайтай. Одоо тэр түрүүний ярьсан шүү дээ. Герман тэрэгнүүд гэдэг юм уу тий. Яг тусдаа гал тавьдаг энэ багаж нь бол тийм үстэй. Тэгээ бүгд тусдаа байж идэг. Олон төрлийн моторууд тийм байна. Ихэнх Япон тэрэгнүүд чи тооч моочтой тий. Тайван марксууд байж идэх байхгүй лээ. Өөр дээр нь тэмдэглэгээ тэгээ.
Тэнгүүд зарим нэг Герман машин, Европ машинууд чинь ингээд тэгээд нудран гол нь юм шопок байхгүй. Мэдхгүй юм бол тэрийг дахиад ингээд яаж тавихаа мэдэхгүй бол зүгээр яг ингээд нудран угалдаг ч юм уу, гал мөргүүлдэг ч юм уу те яг л тэгэхээр тэрэн дээр одоо заавал юм багаж ашигладаг. Өөрийнх нь зориулагдаад хийгдсэн байгаа ч гэдэг. Бүр хөдөлгүүр дээр ингээд өөр хэлбэр дүрс. Тийм байдаг болцоо. Тэгээ яг гоо тэгэл бид нар ингээл интернетээр захиалал хийдэг. Багажул аягүй чухал. Одоо тэгээд хөдөлгүүрийн тахиргалыг боохтой хідээр татахтай ишээр заавал татах хэрэгтэй. хідээр татах уу, хэдэн градусаар татах уу тий. Үйлдвэрээс одоо гарсан нөгөө юу гэж байгаа шүү дээ. Чарнатив тийм үстэй. Хэмжээсүүд байж байгаа. Яг гоо тэр хэмжээсүүдээр хийж байгаа ч гэсэн яг нөгөө тухайн инженерийн чадвар чинь бас 50% байгаа шүү дээ. Тийм мэдрэмжний Мэдрэмжний бас Тэгэлгүй яах вэ? Тэрнээс бол задлаа тогсраад эвлүүлдэг нөхрийг мотор боодог гэж ярих бол бас хэцүү дээ. Угаасаа ер нь чадахгүй мотор боохгүй л баг л та. Миний бодлоор бол би бол боохгүй. Би бол чадахчгүй тэр. Тэгэхээр би бол зүгээр автынхаа цахилгаан тал руугаа л одоо юм хийх нөхөс би тэгж мотор боох гээд явна гэж бол би л байхгүй. Бид хоёр ч нэг явах удаан хийж байгааг хоёр ч. Нэг өдөр бүр манай нэг найз бүрөөс 20 дөрөв амарч урдаа цахилаад авчиж. Өвтөрөө солиулах гэдэг үрээд ирлээ. Дээш нь лефт нэргээ дөрөв дугуйг нь аваад шүү дээ. Мэдгийн юм шиг ихлээр хоёлаа явлаа урт ямарч энэ усчлаа байла. Нөгөө хойдлын бартгүй. Нэг боол бүр тайлбаргүй. Доороос нь бодаад тийм доороос нь үзээд идэг нөгөөдөг чинь бүр яг гагцсан байгаа байхгүй юу. Үгүй энэ хардаа бид өөр гэрэл цоход энэ гагнуур байна. За юу гэжтэй өгшөн амарчны болд гагнаж наач яаж болох юм бэ гэсэн. Нэг нь доороос нэг нь дээрээс л богдсон. Тэгээд энэ мэдлэнгийн биднэрт яг нөгөө дагнцсан учраас мэдхгүй зүйлүүд байна тийм үү. Би одоо автын цахилгаан гэж явдаг ч гэсэн над бол гараа өрсөн машин бол мэдээлэл байж байгаа шүү дээ. За яг энийг нэг сольж үзэх хамгийн эцсийн арга энтэй байна та гэж мөргөөл тэгэл дуусч байгаа юмуд бол байна шүү дээ. Яг сэлбэг нь олдохгүй янз янзын машинууд ороод ирнэ шүү дээ. Эхний хэлж схемийн дагуу хөөгөөд яваад бүх нөгөө юунуудыг хэмжиж үзээ тийм үү. Ингээд тэгэл яг нэг ид ангин дээр мөргөөд одоо юу гэдэг юм те. За энийг сольж үзэн та энийг нэг захиалах уу яах вэ хүүгээд үн мөнгөний судлаа тэгэл за гэд ингээд гараа өргөөд л одоо буугаад өгж байгаа машинууд бол байдаг л байхгүй хүн болон би заавал бүгдийг чадах албагүй шүү дээ. Тэгэхээр бас чадахгүй юм аа манайхан наадах чинь би өөртөө барахгүй гэд хилчдэг л баймаар байгаа байхгүй те. Санаа зовоод ухаад тэгээ нөгөөдөл чинь учрыг олчихгүй санаа зовоод нухаад тэгээд сүултээ эвдээд дараагийн хүн дээр ирэхээр нөгөөх нь бүрстэй. Юу хийсэн вэ гэдэггүй болчихдог байхгүй те. Ер нь үнтэйгээ нүүр тулгал хэрэгтэй те. Одоо бидний хөдөл яг тэр хвчлэн одоо нөгөө цахилгаан янз бүрийн юмар нухаал хөөгөөл ингээл баахан ус шинэ нануу санаа бодгоолсон өөр монголчлаад хайцсан юм дандаа дарагтаад болсон юм ирж байна. Дандаа тэгж ирж байгаа байхгүй. За одоо энэ ерөөсөө эдийн газруудаар үзүүлээ. Одоо байхгүй нэ. Одоо нэг машин бүрж энэ өвөлжөнгө ачилтын мөнгөд сая 2 сая шууд өргө очдог гэж. Нэг газар ачуулаа. Нөгөөд нь ухацаагаад болохгүй юм шиг гэдэг. Тэгэл яваад. Тэгэл ирээл 2 өдөр 3 өдөр нухаал тэгэл олж байгаа юм чи тэр чинь. Тэгээд тэгэхэд чи юу болгоо ийцсэн юм те яатсан юм те гэмээр те. Одоо энэ гадуур сахилхаа үздэг гээл нөхдүүд үзэж байгаа шүү дээ. Эдрийг би гайхаад байдаг байхгүй. Яг ингээд нөгөө үйлдвэрээ нөгөө схем биш дээ. Схем байхгүйгээр одоо цахилгааны тэр олон хармын дууснаас аль нь одоо дундаа тасарсан ч гэдэг юм аль нь яасан гэдгийг мэдэх боломжгүй компьютер айл хөлн дээр очиж байгаа. Ийм мэдэх боломжгүй байхгүй. Тэгээ юу авах вэ гэдэг. Бас нэг програм байгаа байлгүйтэй тийм одоо схем хардаг тийм үү. Үнэхээр одоо бол зүгээр яг дээхэн үеийн он хөгшин машинууд гэдэг юм уу ланд 80 100 юм уу эднэрийг болвол зүгээр схемгүй миний толгоонд бол байна. Өнгөөр уцсан. Ягаад гэхээр би тэрнтэй чинь олон жил ноцолдоод ухаад байгаа ингээд уцаачаад тархиндаа хүн юм хийждэг штэ. За энэ утас чинь энэ шүү да, энэ чинь тэгчих шүү дээ гэдэг ингээд би бол ингээд уцны зүгээр өнгийг харахад за энэ чинь галтаа утас нөө энэ тэр байна да гэдэг зүгээр залгуур ингээд харахад тийм штэ. Өнгөгшин машинууд төр бол туршлагаасаа яриад штэ. Он залуу сүүлийн машинууд дээр чи юу залгуурын төгжил хаана байдгийг мэддэхгүй тийм бүр гизүүнүүдээс байна ш. Янз янз одоо яг нөгөө ямар машин блэ?
Энд ирчээд нөгөө зүгээр асгаа явж тэгчээ. Францын нэг чи юу гэсэн байсан бэ? Цитрон. Тэрний чинь бас л юмнуудын задлж юм нэг хөөх гэж бас тий. Амар үст. Йоо тэр бол бас л эвгүй машин байлээ шүү. Монголд маш ховорхон байдаг. Тэр чинь 3 цилиндртэй дөрвөө хөдөлгөөртэй байгаа байхгүй. Тэгээд асгаа бачаад зүгээр байсан ийш оруулаад би нэг чинь өөрөө хөдөлгөөр дотроо тухны ирмэнтэй заяа. Гинж байх хэрэгтэй шүү дээ. Гинж байхгүй. Хөдөлгөөр дотроо ирмэнт. Ирмэн нөгөө тосон дотроо гэж ярьж байдаг. Тэгээ надад би нөгөө тухны ирмэний салахгүй. Сагалж үзээ болцсон. Тэгээ нэг жоохон тосгоожод тохоор нь оруулж байгаа. чи жижигхэн нэг юм аваад цаас силикон дээдл дээр байдаг юуны тий. Батарбаны дээдл нэг юм. Батарбаны дээдлийн нөгөө нэг юм компрессор үүсгдэг нэг юм жижигхэн одоо алт үүсгэж л байгаа байхгүй. Модрон голоос хэрэглээ авдаг. Тэрийг ингээ тэрүүгээр жоохон ингээд хөлөвч. Тэрийг ингээд чигээд. Тэгээд тэр чинь нөгөө нэг эзэн манай нэг танд чад бүр 7 хоног авчихсан юм аа тэ урагш. Тэгээд 7 хоног явсан. Тэнд нь орчход эзэн нэрээ асаах гэж хасдаг. Яагаад ч хасдаг. Бүр гайхаа. Компьютер оош. Тэгээ бид тэрийг нэг гэсэн ямар ч алдаа байхгүй. бүтэн задлж уусарсан шүү дээ бид тэр. Задлаад хөөгөө. Тэгсэн чи яасан гэж юм үзээ. Компьютер ямар ч алдаа байхгүй. Тэгсэн чи нэг юм тийм түлхүүр нэг юм ястаа нэг инээд юм байсан юм аа. түлхүүрийн санамжийг марчдаг юм уу. Тэр одоо тэгээд тэр чин тэгсэн чи нэг урд нь унжсэн гэдэг нэг бацаа ирэнгуутаа. Ингэж байгаа дасаачдаг юм аа. Би урднаас яг ингэж ахад ингэж байгаа дасаадаг юм аа гэдгсэн нэг яалдаад тэгсэн зүгээр асчдаг. Бид өөр тэрийг бүр бүтэн цаадж буцааж уусарсан шүү дээ. Юу ч байх олоо гэж. Одоо нөгөө сүүлийн машин чи бүгд түлхүүр нь ингээд кармалал явж байгаа шүү дээ. Тэр түлхүүрээ ингээд өрүүлийнхаа хажуудалд ингээд ийм нөгөө түлхүүрний зурагтай ингээд ийм Wi-Fi-ны долгионы одоо энээр ойртуул гэж байгаа байхгүй. Тэнд нь ойртуулаад асаах гэж үзсэн асахгүйсэн байхгүй. Тэнд нь түлхүүрийн түлхээ тэнд нь байрлуулад 5-10 минут бүр ингэж байлгах хэрэгтэй юм аа. Тэгээд бид дөнгөж ингэж жагаад асаах гэхээр хасдаг. Тэгсэн чинь нөгөө бацааж авчираад скотч доор ороогоод энд нөгөө түлхүүрийн түлхээж орхичоод тэр нэг цаг мөн болсон байхад. Эндээс тогтж гаргаад нөгөө албадан холбоц компьютер нь шин цагаараа суучсан шүү дээ. Холбогдсон байж чинь. Тэгээ чи гинт тэгээд ёо би тэрийг чинь бүтэн задлаад буцаад уусарч байгаа шүү дээ. Нөгөө нэг клем дээр нь аккумуляторын нөгөө хамгаалтыг аваагүй бооцсон шиг. Нөгөө нэг хийлээд яваад идэг шүү дээ. Тэр шиг юм болоо шүү. Тэгэхээр бас ингэж чадахгүй мэдэхгүй биднэрт үнэхээр гараа өргөж байгаа тохиолдлууд бас байна. Янз янзын юмнууд бол байдаг. Бид нэр бүгдээрээ төгс бол биш тийм үстэй. Төгс өмсүүд биш. Тийм учраас биднэрт алдаа байна, чадахгүй юм байна. Тэрийг хүлээж зөвшөөрч дээ, тэ. Үнэтэйгээ нүүр тулжаач ял гэж хэлээд байгаа маа. Үнэхээр яг манай одоо ингэж төгсөрсөн гарууд бол байна л да. Бүр яг нэг машинаар тий. Бүр яг ингэ 4-70-аар бол одоо манай одоо яг энийг үнд идэлт байж байгаа. Сүхээгээд нэг шар сүхээ манай урд нь доктор байж байгаа газ тий. Сүхээ энэ төр гэдэг юм уу тий. Одоо нөгөө лонгор 77-оор чинь манай кос сансраа тий. Тэр бол бүр төгсөрч шүү дээ тий. Хэдэн жил тэр яг тэр ээлби үйлчлэгээ уурхаа эдийн 77-ыг хичнээн жил одоо ухчих. Тэр одоо бол 77-оос нэрээ нэг ингээд болт энэ тэрний болт байна гэдээ мэдэн шүү дээ тийм үстэй. Хүн яг тэгэж бүр дагнчгаар бүр амар гэдэг болдсон шүү дээ. Тэс өөр аргагүй л үүдэг л та. Манусын хувьд бол яг нөгөө нэг цахилгаан ч гэдэм электрон систем учраас яг нэг машинаар дагнах ямар ч боломжгүй байхгүй шүү дээ. Тэгээд схем болгоно нүү шүү дээ. Оноороо өөр тий. VXJX гэдэг юм одоо ингээд нэг машин байлаа гэхэл ингээд тоноглоороо өөртлөө өөр үдэн тэргээ болоод явчихдаг. Одоо нэг одоо ингээд схем хөө шүү дээ. Гарма машины схемийг хөөхд бол за ер нь баг шатар тоглохтой нэг юм бодно шүү. Онгоц бодож байгаа юм шиг юм хийж байгаа шүү дээ. Нэг машины одоо цахилгаан электрон системийг ингээд үүсгэхийн тулд би яг тэд засвар дээр зарцуулж байгаа хугацааны цаг маг байлаа гэж үзье л. Хэд компьютер дээр суугаа схем унших нь баг 2-3 цаг. Тэр нь яадаг гэхээр ингээд таблеттай. Тэдний гээл F1 ч гэдэм үү А-гийн 7 ч гэх юм ингээд тэгэл тэр чинь ингэж үздэг амар хэцүү. Янз янзын машинууд байна тий. За ингээд манай блогийг үзэж байгаа сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Манай
блог маань сансрын одоо хойтолд 805-ийн арагшаа байдаг Todd Felix гэдэг одоо инженер Жак Виторийн ажиллаулдаг энэ автоцервисийн нэгэн одоо булангаас та бүхэндээ урьж байгаамаа. Манай автоцервис бол хөдөлгүүр, цахилгаан, хороп дагнсан одоо ийм сервис байгаа. Хөдөлгүүр дотроо бол бас герман машин гэдэг юм уу, барууны машинуудыг бас хөвчлэн үздэг ийм автоцервис байгаамаа. За ингээд ер нь бол манай Монголд автомашин хэрэглэгч хүмүүсүүдийн маань айгуу тийм түгээмэл нэгэн одоо зовлонгууд байна л да, хөдөлгүүр доголдод барьдаг гэл ингээл одоо чекник ирлүүд асаад байна. Нөгөө одоо ингээд 210 гэдэг юм уу, 2 корона энэ ч бензин энэ айгуу болоод байна гэдэг чинь тийм үү. Ер нь бол энэ жоохон бензиний холбогдолтой нэг хөдөлгүүрийн доголддог энэ жоохон шалтгаануудаас мөн өгч үзэгчд гоё мэдээлэл өгч. Тий. Одоо сүүлийн үед бол айгүй нэг тийм нийтлэг анзаарагддаг, нийтлэг гэмтлүүдийн нэг бол ялтч бензин гоолох, бензиний чанар муугаас болж одоо үүсэх гэмтлүүд айгүй ажиглагдаж байгаа. Хадаглал одоо борсуудууд бохирдох тийм. Бензин ноцоос шүүр бохирдох. Яндангийн даачиг. Тий. Тэгэл тэрнээсээ бол болгаал цаашаа яндангийн мэдрэгчнүүд нь ингээл бохирдно. Тэгэл ихтэй цагаан гол дуурна гэж ярьдаг шүү дээ тий. Тий. Тийм зүйлүүд аюух ажиглагддаг байхгүй. Цагаан гол нь байт юм. Яг үүндээ цагаан гол гэдэг юмыг бол амьдралдаа хараагүй. Одоо харин би бол мотор мэдэхгүй. Гэхдээ инженер Жакиг ингээ мотороос задлаж явах чинь энэ нударган голон дээр би ерөнхий бол юуныхаа хөдөлгүүрийн хийдэг ангиудыг бол мэдж байгаа шүү дээ. Мөн бас нөгөөдгөө чинь цагаан өнгөтэй гол хайгаад байдаг. Цагаан гол гэж айлх гол нэлдэг юм бол. Би бас асуучгаар ойлгоод орчдөг юм болов гэж бод. Карбюратортой хөдөлгүүрүүдийн тэр карбюратор дотор цагаан гол гэж нэг юм байдаг гэсэн юм шиг. Зөв. Тэгээ дээхэн үед шүү дээ. Одоо бол Орос тэрэгэн дээр. Тий. Одоо л тийм зүйл байхгүй шүү дээ. Юунд дуурайд байна? Тэр цагаан гол дуурайд байгаа гэдэг юм чи хөдөлгүүр дотор детонац өгөөд одоо чичиргээ өгөөд тэрнээс үүдсэн дуухгүй. Тэр ер нь яадаг вэ гэхээр манайх ч нөгөө нэг цагаан гол дуурлаа гэхтэн за 95 хийж 98 хийж гэлдэг шүү дээ. Тэр чимэг болчтой. Тэгвэл бол бензиний чанараас шалтгаалаад дутуу шаталт үүсдэг байхгүй. Октон бага юм. Тэгээд дутуу шаталт үүсээд ирэхээр нөгөө Поршенгийн хормоод орой дээр нь ийм тортог нагаар их үүснэ. Карбон их үүсдэг тийм. Тэр карбонууд ч өөрсдөө ингээд дээх үед нөө тоогоо ямаатна гэж ярьдаг байсан шүү дээ. Ингээл халуун тоогоо ингээд нөө 100-наас 13 ингээл цог нүүгээл ингээл тий. За тэнгуут ч нөө хөдөлгүүр дотор нөгөө нэг өндөр эргэлтэнд явж байгаа тэр хөдөлгүүрүүд чинь яг тэр нөгөө Поршенгийн орой дээр тоогоо ямаатах процесс явагдаж идэг байхгүй. Зөв Поршен шахаад эсрээд Поршен доошоо буухад нөгөө цог очлуурууд тэр дээр ингээд нөгөө үлдээд байна гэсэн үг. Тий. За тэнгууд чинь одоо нөгөө бензин цацах үед чинь тэр нөгөө цогшцсан юм дээр цацангууд тесрэлт үүснэ. За тэнгууд тесрэх хэвээр хугацаанаас өмнө наадталт нь жижиг тесрэлт өгч байгаа байхгүй. Тэр тесрэлт чи өөрөө тийм дуу үүсгэж байгаа. Нэгдүгээр. За. Хоёрдугаарт бензиний октаны тоо гэж. Одоо манай монголчууд ихэнх нь тийм ойлголтгүй байдаг байхгүй. Яадаг вэ гэхээр шахалтын зэргийг илэрхийлээд байгаа тоо шүү дээ. Одоо жишээлбэл бензиний одоо А80 гэж байдаг байсан шүү дээ. Тийм 76 80 одоо 76 гэж байхгүй шүү дээ. А80 92 95 98 гэх тий. Тэр чинь ингээд тэр тоо буурах тусмаа одоо бензин ч өөрөө ингээд өндөр даралтанд ороод ирэхээр оч өгөөгүйсэн ч тесэрдэг байхгүй. Зөв. Дизель бол бүр бага даралтан дээр тесэрдэг шүү дээ. Оч өгөөгүй байх хүртэл ингээд тесэрдэг. Тэр тесэрж байгаа тэр хэр их даралт өгж байгаа шахалтын зэргээс хамаарат октаны тоог илэрхийлээд байгаа байхгүй. Би жоо ойлгомжгүй яриад байж магадгүй. Зүгээр хар ухаанаар бодоход бол унгууч нөө октаных нь тоог ихсэгчгээр
Өшөө бүр өндөр даралт тесрэх гэдэг шүү дээ. Тесрэх. Өшөө бүр өндөр даралт тесрэх гэдэг. Нөгөө яг нөгөө машин үйлдвэрлэгчээс за ийм даралтан дээр одоо яг Porsche-гийн орой те яг энэ дээр явж хахад тесрэх ёстой гэдэг бүх ингээд програмчлал одоо юунуудыг ингээд өгсөн байгаа шүү дээ те өгөгдлүүдийг өгсөн байгаа. Яг тэр хугацаанд тесрээд байл 10 градусын өмнө тесрэх ёстой багт. Тэрнээс өмнө тесрээд шүү дээ. Тийм. Ерөөсөө цагаан гол дуурна гэдэг чинь яг л тэр процессыг л хэлээд байгаа. Актаны тоо бага бахаар бага даралтан дээр тесэрчээд байна шүү дээ. Орчдуур одоо нөгөө сэвчээ маань тогоо хаяхаас өмнө. Тэгээ тогоо хаяхаас өмнө тесэрчээд байгаа. Тесэрчээд байгаа. Хоёр тесрэлт хоорондоо мөрөгдөх тийм жижигхэн үүсэх. Жижигхэн детонац үүсээд. Одоо тэр нь мотор хөдөлгүүр дээр чи детонацийн мэдээж детонацийн датчик гэж байж байгаа шүү дээ. Одоо цогцолтын тэр 1000 одоо муу бензинтэй нөхцөлтөө тэр 1000 ингээд ном журмаар ажиллаад ингээд бүр өмнө одоо юу шүү дээ. Тесрэлтээ өгнө. Тэгээд ч ингээ амжихгүй болохоор бол нөгөө их жижиггээ ч юм уу тийм нэг гэсэн тийм дуу гарсан. Юуны дуу нөгөө цагаан голын дуу гараад байна шүү дээ тийм үү? Хүмүүс яриад байгаа. Тэр нь бол цагаан гол биш юм аа. Цагаан гол гэж машины моторонд бол байхгүй маа. Тийм үү? А зүгээр тэр чин шахалтын зэрэг нь очоод яг тодорхой Porsche-гийн дээд төлөлийн цэг дээр очингууд тэнд тесрэлт өгнө гэхэд явж их замд тесрэлт доош нь дахиад сохоод тийм ингээд байна л гэсэн одоо утгатай тийм үү? Одоо хөдөлгүүрийн талын одоо яг мэдлэг одоо начиг хүмүүсд одоо энэ одоо тийм үү үзэж байгаа шүү дээ. А би бол яг хаа автын инженер гэж байгаа би бол хөдөлгүүрийн цар бол мэдэхгүй тийм үү би бол автын цахилгаан талын хүн. Тэгэхээр ер нь бол яг тэр дээд төлөлийн цэг буюу энэ Porsche очоод яг тэр очих тэр үед нь одоо сэвчээ маань тогоо тесэлж явах хэрэгтэй байтал сэвчээ тогоо хаяхаас өмнө явж их замд нисээ буцаагаад аваач ингэ цохоод байгаа зүйл чинь өөрөө тэр цагаан голын дуу буюу энэ тэр хөдөлгүүрийн жижигхэл зовлыг үүсгэж байна л гэж ойлгож болохоор байна. Тийм үү? За ер нь бол яг ингээл гол үндсэн шалтгаан нь бол бензиний таны тооноос шалтгаалж байгаа байхгүй. Октаны тоо гэдэг сая бас нэг зүйлийг ойлголтыг өглөө шүү дээ манай ашиг инженер маань. Октаны тоо гэдэг бол нь ерөөсөө тэр Porsche-гийн орой дээр бензин орж ирээд хэдий хэр одоо шахалтын зэрэг буюу шахалтыг дааж байна тийм үү? Тэрний одоо тоогоор л ерөнхийдөө бол бензиний чанар маань өөрөө дийшээ дэрэл гэсэн үг юм байна. Тэ? Ер нь бол одоо ингээд нэг манай инженер Жаков дээр нэг хол явж байгаад бензин хийхдээ Mark X-т явчихгүй хөшөө. Тэгсэн чинь бензин хийхдээ тэр 95 хийж байгаа байхгүй. 92 андуураад 95 хийчихгүй. Банкд өргөцсөн. Таашаа явж доголдоод. Тэгсэн чинь тэр сэвчээний чинь муу уужаас сэвчээ авч чад. Онгоос харын нөхөлцсөн. Нөхөлцсөн байт. Хайлцсан. Тэгэхээр тэгж өндөр тэр 95 чинь өөрөө тэгэхээр маш өндөр тэр Монголын бензин биш л дээ тий. Монголын бензин бол биш ээ. Хоошоо хил гарч явсан юм тэр. Тэгэхээр сэвчээ айгуу чухал. Сэвчээс маш чухал байхгүй. Тэгэхээр одоо яг энэ сэвчэн дээр ярьснаар одоо бас нөгөө юугаа манай ивент тэтгэгч буюу хамтран ажиллаж байгаа Enjica брэнд маань тийм үү? Таны тэлийг бол алдахгүй. Одоо хужаа сэвчээ одоо бити хийгээрээ. Одоо үүдээ сэвчнээс болоод айгүй олон кейсүүд бол тийм тарих хэрэгүйсэн кейсүүд бол найзд одоо нэлээд байсан баг таа. Ганц нэг гой кейсүүд яриад сонирхолтой кейс байна. Санагдаж байгаа. Одоо маа нэг Purus 30-тай. Ахаа. Ахад өгөхгүй. За. Тэр хөдөө явахаар боллоо. Ахын сэвчээ авцсан. Сэвчээгээ солилцоод хөдөө явчих. Эдэлтийн ч гэсэн шалгаж. За гэдэг. Өөрөө хийчихгүй юу? Өөрөө чи нөгөө нэг сэвчээг нь хараагүй. Хараагүй. Өөрөө хийчихгүй. Тэгээ хараагүй хийсэн чинь. Тэгэл нөө чи хөдөө явлаа өрхөө. Явж байгаа л тэр Эрдэнтийн наахан л мотор доголдоод муухай дуурайд байна гэдэг. За та тосмосоо үзтээ гэл. Энд чамруу уцаар ярьж байгаа. Тэгээ надад уцаар ярьж байгаа. За тосмосоо үзтээ мотор чинь дуурсан юм шиг үзтээ. Тэгээ нөө чи тосмос нь зүгээр байна л гэж байна. Та ойрхон засварын газар ивэл очиод өнөөдөр нэг дуу муугийн сонсгоч. Би одоо утасны цаанаас юу сонсох вэ? Гэсэн чинь л ойрхон залгаж байна. Сэвчэн голынх нь тэр шааз нь байхгүй болцсон биш тэгээд. Гэсэн чинь нөгөө шааз нь хайлтсан байхгүй. Юу ч хайлтсан. Та ямар сэвчээ аваа хийц юм бэ гэсэн чинь энэ дааврыгээс хардаг гэхээр наваа хийц юм байна. 10 км-аар
Тий. TJ ритм гэдэг нэг гоё сэвчүүд байгаа шүү дээ. Тий, аюу гой. Аа. Чи зөндөө байдаг шүү дээ. Тэглэг явах. Харахад мэддэхгүй. Ямар ч боломжгүй өөр сайхан ингээд харуулад Цоо шин сэвчээ тий. хийцлэр хийцэн тий. Хараад бол ялахдаггүй шүү дээ. Ер нь бол сэвчээгээ чинь гэдэг үстэй. Зүгээр гатуушд нь хийгээд ингээд стажинтаар дараад ирэхээр гэдэг тухай хийдэг тий. Зүгээр ашиг хийдэг. Тий. Тэгэн гута хөдөлгөөний даралт нь яваад орохоор юу ажиллагаа болчдөг. Тийм одоо юмуд байдаг юм аа. Тэгээд бас яг саяны тэр удаг шивчээний талаар ярьсан дээр бас дөрүүлээд хэлэхэд манай инжика сэвчээг бас их урамчаар юу яагаад байна. Хийгээд байна тий. Түрүүн би бас хийсэн. Яг найдвартай газраас нь Таката гэдэг Япон сэлбийн дэлгүүрээс нь тий. Яг тэр бэж узаар нь дамжуулаад холбогдоод яг найдвартай газраас нь та бүхэн аваараа тэгэхгүй бол гадуур яг юм инжика гэсэн ийм хөлх сэвчэн нэг борлуулалт өндөр аягүй их гүйж байгаа тий. Бүрүүслүүдийн сэвчэж гэдэг юм уу тийм үү? Тийм сэвчнүүд гадуур болвол нэлээ их одоо бас борлуулагдж байгаа тийм мэдээллүүд бас байгаа. Энийг тэгээд бас дурдж өгөөрэй гэж манай Такатагийн маань надаас бас хүссэн байгаа. Тэгэхээр та бүхэн яг найдвартай газраас нь найдварт их сурвалж яасан тийм үү? Яг эндээс нь одоо энэ сэвчээгээ бас авч сольж байгаарай гэж одоо хүсье. Сэвчний талаар одоо жоохон мэдээлэл чанартай юм хэлэхэд одоо иридиум хийсэлтэй, платинум хийсэлтэй гэдэг байгаа тийм. Иридиум гэдэг нь болохоор энэ голын электрод нь бүр нарийнхан зүүн зүрт дэвждэг ш тийм. Энэ өөрөө маш өндөр нөгөө температурт эсвэрлэх чадвартай нэг тийм тусгай металлаар хийдэг. Иридий гэдэг металл аа. тий. Зөв. Одоо мэдлэгийн үлдэх системийн Чамаг чарж атмосферт хийчих юм болоо би амар үлээж байлаа. Тэнгүүт энэ иридий хийстэй сэвчээр ерхэд нэг 60-аас 80,000 км ерхэд явах тийм нормативтай байдаг. Тэгэнгүүт одоо нэг ийм энгийн сэвч байгаа шүү дээ. Энэ өөрөө энгийн сэвч нь мангар одоо хамаагүй хямдхан хийсэл 15,000 байдаг тийм. Хийсэл нь өөрөө байдаг шүү дээ. Энэ ч өөрөө хөлөх биш. Өөр л энгийн хийсэл. Энгийн хийсэл шүү дээ. Энэ өөрөө нөгөө лайфтайм л баг гэсэн. Тэр нь болохоор ингээд 15,000 15,000 за өсрөө 20,000 км. Тэгээ сольж явах хэрэгтэй байдаг. Зөв. Тэгээ яг тухайн хүмүүс нөгөө юунд дээр тааруулаа тий. Тухайн үеийнхээ одоо санхүүдэд тааруулаад гэдэг юм. Гэхдээ угаасаа энгийн сэвчээг хийж болохгүй машинууд байгаа үстэй. Тий. Зөв сүүлийн үеийн машинууд бол бүгд дандаа ирээдүйд хийцтэй болсон. Түрүү үеийн хөдөлгөөрүүдэд бол одоо энгийн сэвчээ. XL accent одоо тийм шүү дээ. Одоо нөгөө 2 хазаа моторнууд зөөр юм энгийн сэвчээж шүү дээ. Ориг байсан ч гэсэн дээ энгийн сэвчээж. Дөнгөж жоо идэт эхэлдэг. Тэгээд одоо энэ иридиум сэвчээ, платинум сэвчээ гэдэг чинь хэвэн болчихдог. Сэвчээч одоо нөгөө дотроо юу байгаа шүү дээ. Хоёр тун хүүтэн гэдэг ийм халуун чанартай хүүтэн чанартай гэдэг. Одоо нөгөө сэвчийг одоо Honda-гийн сэвчээ, Toyota-гийн сэвчийг ингээ гаргаж ирээд хооронд нь харьцуулаад үзэхэд Honda-гийнх нь ийм ил. Одоо нөгөө шааз нарийн өндөр гэдэг. Тэр нь юу гэхээр Honda ч өөрөө жоох спорт талдаа учраас нэг өндөр одоо халууныг төсвөлөх чадвартай тийм сэвчээ гэдэг байхгүй. Яг тэр нөгөө тухайн хөдөлгөөртөө кодоор тавина гэдэг чинь юу вэ? Если ахыг хамаагүй сэвчээ авч тавьчих юм бол тэр нөгөө халуун хүүтнийх нь одоо юм өөр зөрчих юм бол яг нөгөө ажлынхан гормоор ажиллаж чадах байсан стандарт чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэр битгий хэл бүр өндөр хэрэгэл хийдэг спорт нөгөө нэг түүнийг хийдэг хөдөлгөөрүүд сэвчин өөрөө ийм юу байдгүй шүү дээ. Электрод байдаг шүү дээ. Ийм электрод хүртэл сэвчээ байдаг байхгүй. Зүгээр ингээд бинээс ингээд нэг 2 талаас нь ч юм уу 4 талаас нь жижиг. Тэр нөгөө нэг иридий платинум гэсэн металлууд байж идэг байхгүй. Зөв. Их винээс их одоо швиних үзүүр дээр зүгээр ингээд юм харзаасан. Одоо энэ надолын энэ одоо нөгөө юуны спорт машинууд нь байхгүй гэсэн үг тийм үү? Хөдөлгүүр зүгээр маш өндөр хаалт үүсдэг учраас бас ингээд нарийн бүх хийцлэлээр тооцоололоор өөр байдаг. Тийм болохоор ерөнхийдөө нөгөө альбиусны газраас оригинал сэвчийг яг кодын дагуу тавьж өгөө зүгээр. Тэрнээс одоо хөдөө чинь сэвчээ нөгөө энийг хуч нөгөө сэвчээ юунаас ухаж байгаа. За энийг тавьчих гэл ингээл хоорондоо сэвчээ хийдэг шүү дээ. Одоо их амар болсон байлаа шүү дээ. Угсаа. За.
Та машиныхын дугаарыг л хэлж. Ямар Тийм шүү дээ. ямар шивж орохыг боксор тий. Арлын дугаарыг шууд гаргаж ирээ л те. Арлын дугаар. аюугаа амартай. Тэгэхээр харин ер нь Хүнд нэг ачаад. Техник үед чинь нөгөө доктор гэж нөгөө борлуулагч ариндаа байхгүй ч нөгөө ийм сэвч янз янзын юмнууд шиг нөгөө манайд ороод нөгөө борлуулагчд байхгүй нөхөд ажиллана гэдэг багч шүү дээ. Каталог эргүүлж өгдөг байсан шүү дээ. Тэгээ яг каталогч уншиж сурна гэдэг бас юу яана бас нэг хугацаа оронд ихгүй бол тэр чинь шууд хараад тэгээ хондоо тэрэнд шууд энэ орно гэж байхгүй ч он оноор арлын дугаараар өөр те 10 арлын дотор ингээ бас янз янзын. тий юутай тий. Тийм байх. 10 гэж зэвчийг би одоо яг цэжэр мэддэг тухайд их тавьдаг байсан. Тэр үед яг докторт байх. 10 гэдэг юм хоёр сахалтай нэлээд өндөр хийсэлтэй зэвчээр байдаг байсан. Тэр нь болохоор юу юм гэхээр 5 шууд биш. Шууд хөдөлгөөр буюу GDI хөдөлгөөр. Тийм шүү дээ. Хоёр сахалтай би юм яг өндөр. Хүчнээд юу яал та. Хоёр нөгөө энэ хөдөлгөөрийн талаар ярьж байгаа юм шиг. На шууд затлалтай буюу юу гэдэг хоёр янз байгаа шүү. Тэрийн талаар гоё тайлбарлаад гэж байна. Шууд затлалт систем гэдэг одоо сүүлийн үед их хөдөлгөөрүүд D4 мөрөг гэдэг ингээд тэмдэглэтэй байдаг. DI D4 гэж юм тий. Direct injection буюу бурсунка ингээд өдөрддөг гэсэн. Тусдаа бурсункны модултай. Тэр талын бол мэдээд байгаа. Тэр нь юу ер нь шууд затлалт систем гэдэг нь яг дизель хөдөлгөөртэй ер нь ойролцоо юугаар ажилладаг гэсэн үг. Нэг одоо юу гэх юм уу? Ажиллах зарчим адилхан нөгөө энэ дотроо ажлын хөндөй дотроо шууд холимгоо бэлдээд шууд эндээ тесрэлтэд явуулдаг гэсэн. Энгийн хөдөлгөөр бол гадна ажлын хөндөй гадна сорхоолоод бензин агаар хоёроо холиод одоо нөгөө клапангоор ороод тесэлж байгаа шүү дээ. Клапан нэгтгэхэд орж ороод тесэлж. Тэнгүүд шууд заслалт систем нь болохоор инжектор нь шууд юун дээр камер руугаа ингээд шууд нөгөө клапангийн наан биш. Тийм биш шууд поршн дээр шууд ажлын хөндөй рүү орж. Сэвчээ шиг. Тэр тийм болонгууд өндөр даралтын насос гэдэг юм тавиад өгч байгаа. Өндөр даралтын насос нь ямар үүрэгтэй гэхээр тэр нөгөө өндөр даралтанд тэр инжектор чинь тэр даралтыг нэвтэлж гаргах. Цацсан нь шүү дээ юм аа. Давж цацсан. Тэгвэл бензин насоосноос ирсэн даралтыг одоо 10 дахин ч гэдэм үү те өндөрсгөөд өгч байгаа гэсэн үг. Зөв. Дизель одоо сүүлийн дизель бас D4 гэж байгаа шүү дээ. Яг ялгаагүй л гэсэн үг. Нэг нь бас адилхан өндөр даралт насостой. Даралтын насостой. Тийм гэсэн үг. Тэнгүүд одоо яг энэ хөдөлгөөр D4 хөдөлгөөр нь яг ямар яг гэж гарсан бэ гэхээр ерөөдөө энэ том мега хотуудад нэг хүчирлэгтэй хотуудад ерөөдөө зориулж анх хөгжүүлсэн хөдөлгөөр байхгүй. Тэр нь яадаг вэ гэхээр одоо ядчлын одоо холимог байгаа шүү дээ. Холимгийн харьцаа энгийн хөдөлгөөр бол нэгийг харьцаа нь 16 гэж явж байгаа. 1 литр бензинд 16 кг агаар гэсэн үг. Тэнгүүд шууд цацалт хөдөлгөөр маань болохоор нэгийг харьцах нь 40 гэж явдаг байхгүй. Тэр нь өөрөө зөвхөн нормал дээр. Өндөр хаз биш. 1.5-аас доош. 1.1 за 2-оос доош гэсэн үг. Ер нь зөвхөн нормалаар нөгөө дүүжрэл гэдэг юм уу ингээд ингээд зогсож явахад нөгөө ядуу холимгоор ажилладаг гэсэн. Маш одоо багаар л бензин өгч явах нь шүү дээ тийм үү. Тэгэхээр угаасаа хоошоогоо энэ гараач гэсэн тэр чинь шаталт маш тэр баг ядуу холимогч угаасаа бүрэн шатах нь ойлгомжтой тийм үү. Нэгдүгээрт, хоёрдугаарт хортой багаар уусгана, гуравдугаарт, хоёрдугаарт юу яах нь шүү тийм үү. Бензин маш бага гэх юм. Өндөр даралтын насостой машин болвол тийм давуу талтай. Монголд ороод ирэхээр бас жоохон нөгөө насжилтын яваад ирэхээр сул талтай болно. Харин тийш одоо энэ D4 мотор D4 мотор өвөл асахгүй гээл одоо бүр тийм. Тэр чинь бол хүмүүсийг айгуулсан тийм. Даралт нь өөрөө нөгөө хөдөлгөөрийн даралт чинь өөрөө буурчтай нэгдүгürt, хоёрдугаарт одоо хүүтэн хоноод одоо хасах 30-40-тэй онгочхоор хөдөлгөөрөө нөгөө Porsche одоо хөдөлгөөр чинь юу яаж байгаа шүү дээ. Төмөр чинь тийлч нөгөө агшдаг шүү дээ. Тэр үзэгдлээс болоод компрессны даралт байхгүй болчдөг, бага болчдөг гэсэн. Тэгүн гут чинь шууд нөгөө компрессн даралт байхгүй үед өндөр даралттай ноцоосоо шүү шатлын камид ажлыг шатрах камерт одоо юу гэдгийг өндөр даралттай бензин шүү цацаад өгөнгөд баяжих. Зөв. Ер нь бензин хөдөлгөөр яагаад баяжээд өвөл асдаггүй вэ гэхээр машин асфальтанд ерөөсө 3 юу байгаа шүү дээ. Гал байх хэвээр, бензин байх хэвээр, түш байх хэвээр. Нэг нь бол агаар байх хэвээр. Өвөл бол нөгөө нэг агаар маань байхгүй болчихдог. Тэнгүүд баяж.
агарч өөр одоо цилиндр одоо шахалт үүсгэн шүү дээ. Тэгжээш одоо агарын даралт үүсгэн. Даралт үүсгэн. Агаар биш даралт гэсэн үг Даралт шүү. гэсэн үг. Харин тийм бүр даралт байна зэ. чамаг харин яриулаад байсан чи харин агаар гэд яриад байна. Даралт байхгүй болчихсон. Даралт байх. Баяж чинь байж гэсэн. Зөө. Тийм учиртай байдаг. За. Тэгэхээр өөрөө тэр дийдүр хөдөлгөөр маань маш тийм юугаар ажилладаг гэсэн үг. Цэвэр бензинээр ажиллах хэрэгтэй. Бензиний чанар бас маш Бензин чанар маш сайн байх хэрэгтэй явах нь шүү дээ, тийм үү? Юу яац юм бэ? Машин үйлдвэрлэгч нараас тийм зөвлөгөө өгсөн бид шүү дээ. Зөвлөгөөч юм тий. Угаасаа банкны таган дээр хүртэл бичиж байдаг шүү дээ, тий. Бензинээс өөр зүйл хийхийг хориглодог. Ялангуяа тэр яадаг вэхээр дандаа өндөр даралтын ноцоостой тийм хөдөлгөөрүүд дээр банкныхын таган дээр бензинээс өөр зүйл хийхийг хориглоно гэсэн үг. Одоо нөө борсууг цэвэрлэгч тий. Цэвэрлэгчтэй цэвэрлэгч дээр. Тийм. Тийм хийхгүй л гэсэн үг. Зөв. За тэгвэл наач айгүй гоё мэдээлэл байна шүү. Манай үзэж байгаа блог үзэж байгаа одоо үзэгчд минь ээ, жолоочд минь ээ, тийм үү? Та бүхэн маань нэг зүйлийг саяны одоо яриан дээрээс маш ойлгомжтой гарлаа л да. Хэрвээ таны машин өндөр даралтын ноцоостой буюу тийм ийм одоо машин болвол нь одоо сүүлийн он залуу машинууд ерөөхдөө бүгдээрээ л өндөр даралтын ноцоостой болчихж байгаа шүү. Ихэвчлэн тийм болж байгаа. Тийм учраас тэр яг бензинээс өөр буюу тэр борсунг цэвэрлэгч янз янзын юмнуудыг ерөөсөө банкндаа бол хийхгүй нь байх шүү гэдгийг одоо маш сайн үйлдвэрлэгч нараа тэгээд зөвлөсөн байдаг шүү тий. Тэгэхээр Актаа өндөртэй бензин бас хийх хэрэгтэй. Тий. Маш чанартай бензин 95 тий. Тий ингэж хийх хэрэгтэй байна. Нэгдүгээр хоёрдугаар тэр борсунг цэвэрлэгч, янз бүрийн цэвэрлэгч, нагаараа түшинтэй цэвэрлэгч энэ гэсэн химийн одоо химийн бүтээгдэхүүнүүдийг ер нь банкнд бол хийгээд дэмий юм байна шүү гэдэг зүйлийг одоо манай хоёр инженер маань хэллээ. За ер нь бол бидний эдгээр цай блогийн маань энэ дугаар бол айгүй тийм нэг задгаа те бүр нэг тийм хоорондоо нэг харилцсан яриа маягаар нэлээд явчлаа. Тэгээд та бүхэн маань бас өршөөгөөрэй гэж одоо хүсье. Бид нар ч одоо ямар юм ахтар тийм одоо телевиз тийм одоо юу өгцөн ийм хөтөлбөр өгчөө тэрийнхээ дагуу ярмэр гэдэг тийм манай блогийн нэг онцлог нь ер нь ийм байдаг л да. Бид нар блогдоо зочноо урьдчилдаг тэр тухайн үедээ за тийм ийм асуу шүү гэж ийм огт мэдээлэл өгдөггүй. Бидэд яг нөгөө нэг л цаандаа ороод ингээд хоорондоо ярьж байгаа юм шиг шууд реал таймаар ингээд яриад явцдаг болохоор зарим үед ингээд зэгцгүй ч гэдэм юм ингээд ойлгомжгүй ярих тийм тохиолдлууд гарч байгаа баг. За тэгвэл өнөөдөртөө одоо ингээд блогийн маань одоо ер нь дуусах шат руугаа явж байна. Миний өгч нөгөө эцсийн үгээ хэлээч гэдэг шиг хүмүүст ер нь хандаж одоо бас нэг гоё төгсгөлийн гоё үг бариад тэгээд өрөөгөө хэлгээд дуусгах уу. За тэгээ. За энэ инженеруудын үдийн цай влог бас нэг онцлогтой. Тэр яадаг вэ гэхээр инженеруудыг бас ойлгуулъя. Мэдрүүлэх гэсэн тийм зорилго байдаг байх гэж бодож байгаа. Тэгэлгүй яах вэ? Зөвхөн болвол автын инженерүүд биш. Ер нь цаашдаа болвол нь яг инженер гэдэг мэрэгжил өөрөө одоо ямар хэрэгтэй мэрэгжил юм бэ? Бүхэл төрлийн салбарууд инженерүүд байж байгаа. Тэр холбоо тохиолын инженер гэдэг юм уу, сангийн инженер гэдэг юм уу, барилгын инженер гэдэг байж байгаа. Тэгэхээр яг хөө бид хоёр маань өөрсдөө яг автын талын нөгөө сервис ажлууд гэдэг юм автын талын хүмүүсүүд учраас эхний ээлжинд бол яг автынхаа инженерүүдийг нэг гоё оруулъя. Автынхаа зах зээл дээр бас ингээд бас мэдээллүүдийг өгье гэсэн утгаар ингээд одоо автынхаа инженерүүдийг оролцуулаад явж байна. Цаашдаа ер нь бол дараагийн дугаараас бас өөр салбаруудтайгаа чадварлаг гоё тийм үү? Ямар ч салбарын инженер байж болно. Оруулахыг бол хүсэж байгаа. Тэгээд манайхтай ийм талаар ярьж болох уу гэдэг юм уу? Инженерүүд маань байгуулна. Энэ манай блогийн доор гэдэг юм уу? YouTube channel дээр инженерүүд үдийн цай гэдэг манай одоо YouTube хуудас байж channel байж байна. Мөн Facebook дээр инженерүүд үдийн цай гэдэг манай Facebook page маань байж байгаа. Мөн бид хоёрын одоо Todd Aplex гэдэг бас пэйж байгаа. Энэ дээр бид нэр бас яг энэ блогийнхоо нөгөө рилүүдийг нэг жижигхэн таслаад оруулаад бас сонирхол татах маягаар тийм нэг юм тэрийгээ бас оруулж байгаа шүү. Та бүхэн аль нэг ч доор байж болно. Комментээр тийм одоо ийм салбарын инженер байгаа маа. Эний талаар бас ингээд монголчуудаас ойлгуулъя тийм үү? Хүмүүсүүдтэй яриа хэлье гэдэг ийм сонирхолтой гоё яриа өрнүүлэх сонирхолтой бас инженер байгуулсан салбар нь хамаагүй бидэнтэй холбогдоорой гэж хүсье. За дээрэс нь ер нь одоо биднийг үзээд сууж байгаа үзэгчид буюу одоо автомашин хэрэглэгч. За ер нь ийм талын мэдээлэл
тий. Ийм одоо санал хүсэл байвал ерөөхдөө комеди хэсэгт үлдээгээд тэр талаар чинь яг тэр чиглэлээр нэгээ дагнсан нэгсэн хүмүүс зочноо ураад сонирхолтой хэлбэрээр та хэлэхэд бол Нээлттэй шүү. Тий. За манай ашиг инженерийн маань одоо эцсийн үг нь болсон юм уу? За эцэст нь хэлэхэд За инженеруудын үдийн цай влогт урьж оролцуулсан та хоёртаа маш их баярлалаа. за. Тэгээд эд монголчуудтай хэлэхэд монголчуудтай Жолооч нартай. жолооч нартай энэ монголчуудтай л да. Бурхан хүнийг бүтээдэг бол бусдын инженерүүд бүтээдэг гэж гоё үг үүтэй. Тий. тэгж Зөв. Надад ч яасан гоё үг вэ? Энэ хэлсэн юм бол да. Орцсон надад бол их ойрхон санагдтыг. Би л хэлээгүү гэж. Үнээр гоё үг хэллээ. Бурхан юу гэнэ? хүнийг бүтээж бусдын инженерүүд Бурхан хүнийг бүтээсэн, бусдын инженерүүд бүтээсэн. үнэн шүү. Гэж хэлэх юм тийм үү? Тэгэхээр бусдыг бүтээж байгаа инженерүүд минь ээ. Манай блогт welcome to та бүхэн санал хүсэлтээ бидэнд ирүүлээрэй. Инженерүүдээгээ бид нэр маш баяртай талархалтайгаар ухтаж авнаа. Мөн манай одоо энэ автын салбарын бас засварчд механикууд гэдэг юм уу те дүүнер маань гэдэг юм уу те одоо ингээд автын одоо талаас ямар талаас гоё бас мэрэгчлээ юу авмаар байна. Одоо зөвлөгөө мэдээлэл авмаар байна тийм үү? Сургалт авмаар байна тийм үү? Бидэнтэй холбогдоорой. Манайх бас Монголын мэрэгсэн автын инженерүүдийн холбоо гэдэг төрийн бас байгууллага байдаг. Нэгсэн инженер бид нэг ингээд явж байгаа мөн сурагч багш нар энэ төр ингээд бас бид нэг ингээд бас нийгэмдээ бас нэг сайн сайхан одоо юу гэдгийг эрг зүйл хий байрыгээ бид ингээд зориод бүтээхэд явж байгаа юм бүсүүд байгаа. Тэгэхээр энэ инженерүүдийн холбоогоор тийм үү? Бид нар та бүхэндээ зориулаад сургалтуудыг сайхан ороод өгч явж болноо. Тэгээд биднийг дагаад лайка дараад пэйж subscribe дараарай гэж хүсье. За эцсийн үгээ хэлсэн юм чи одоо нэг урайгаа хэлчих. За. Манай өрөөг мэдж байгаа болов. Замдаа бишээ. аюулгүй зорчоо. Тий, аюулгүй зорчоороо гэж болно шүү дээ. Замдаа биш шүү дээ. Зам ман байхгүй шүү дээ. За 1 2 3 аюулгүй зорчоороо.